хэлье. Харанхуй ертөнцид бид бүгд амьдарч байгаа. Тийм болохоор бид нэр одоо энэ харанхуй ертөнцид амьдарч байгаа болохоор бид нэр өөрсдийгөө харанхуй болсон гэсэн ертөнцид ийм л байсан бид нэр одоо ийм ертөнцид хүн болж байгаа юмдаа гэсэн бодол бид төрсөн. Өөр надад юу ч байхгүй. Тэгтээ бид нэр өөрсдийнхэн толгойгоос гэж яс усаар зилгэж ингэж байсан зүйл байна уу надад одоо ойлгооч. Бус нь юу ч бодно. Бид нэр одоо хийсэн одоо бидэрт юу болсыг би мэдэхгүй. Нэгтэй газар дэв ирсэн бидэхгүй. Сайн мэдэхгүй байна. Одоо та нарт хэлье. Юу ч болоогүй. Юу ч надад хэрэггүй. Тэгэхээр надад ямар зүйл хэрэгтэй юм бэ? Би ингэж хэлж байна. Өөрийг хэлсэн зүйлгүй амьдрал гэдэг байна. Ингэж лууж байна. Өөрийг сэтгэж байна. Өөрийнхөө сэтгэж байна. Газар дэлхийдээ энэ юу болтыг би мэдэхгүй. Тэгтээ газар дэлхийдээ ингэж байсан хэрэггүй. Юу болсон бидэнд хэрэггүй. Харанхуй ертөнцид бид төрсөн. Харанхуй ертөнцид бид амьдарч байна. Тэр харанхуй ертөнцид ямар ч хараалын мөнгө урсахгүй амьдарч болохгүй. Гэхдээ бид нэр ямар ч хараалын мөнгө урсгаж амьдарч байсан гэсэн бодол надад төрсөн. Харанхуй ертөнцид юу болсныг сайн мэдэхгүй. Энэ юу юм бэ? 20 оноос эхэлж харанхуй ертөнц эхэлсэн. 2000 оноос эхэлж харанхуй ертөнцийг 15 жил харанхуй ертөнц үргэлжилж байна. Дахин үргэлжлэх болно гэсэн бодол надад байна. Дахин үргэлжлэх юм байна. Дахин үргэлжлэх юм байна. Нөгөө хитэн таран гарууд чинь одоо энэ ертөнцийг улам харахгүй бүлгэж байна.